За бондын фар премиум дискаунт. За хэрвээ одоо нөгөө хөрөнгө оруулагчийн маань шаардж байгаа өгөөж за бондын нэлсэн хүү хоёр тэзүү байх юм бол бонд зах зээл дээр нэлсэн үнээрээ харилцаалагддаг байна. За өмнөний одоо фар value-гаар харилцаалж байгаа гэж үздэг. Бондын хөрөнгө оруулагчийн шаардж байгаа өгөөж нь бондын нэлсэн одоо хүү буюу купонээс өндөр байгаа тохиолдолд бондын үн одоо face value-г нэлсэн үнээс богино байдаг. За тэгээд үүнийг одоо бонд хөнгөлөлтөй болгогдож байна гэж үздэг. За шаардж байгаа өгөөж нь харин нэлсэн үнээс бага байгаа тохиолдолд бондын үн зах зээлийн үн face value-гаас өндөр байдаг. За ингээд бондыг урамшуулалттай болгож байна гэж үздэг. За LTV maturity гэдэг маань бондын дуусах хугацаа хүртэлх өгөөж гэсэн утгатай байгаа. Дуусах хүртэлх хугацааны өгөөж гэсэн утгатай. За энэ одоо цаг хугацааны шулуун дээр тооцооллуудыг хийсэн байна. Бондын одоо бонд маань 5 жилийн хугацаатай бонд байгаа юм байна. Үлрэл тутамдаа бондын бонд төлтөм байна. За жилийн 8%-тэй гэхдээ 3 жилийн хугацаа үлдсэн байна. За 1014-өөр зарагдж байгаа $9,000 байгаа байна. За тэгэхээр 3 жил үлдсэн байгаа юм байна. Жилдээ 4 өдөр тэгэхээр 12 хугацаа гэсэн үг. N12 байна. Тийм ээ. N12 байгааг анзаарч байгаа манайхан. Quarter 1, quarter 2. За 3 жил үлдсэн, 1 жил 4 өдрөлтөө 12 гэж явна. За тэгээд 8%-ийг жилийн 8 quarterly 8 гэж юм тийм ээ. Энд өгөгдсөн байгаа. За 8 гэж байгаа тийм ээ. За тэгэхээр юу болов чинь payment from $20 гэж байгаа тийм ээ. $20 гэдэг юм аа. $1000. За $1000 маань 10% гэхээр цаашаа ингээд явна тийм ээ. $100. За ингээд quarterly шилжүүлэхээр энэ маань $20 болж байгаа тийм ээ. За ингээд тооцоход ерөнхийдөө дуус хүртэл өгөөж нь бол $762 гэж гарчиж байна. За энэ хүн одоо 3 жилийн хугацаанд үлдсэн байгаа бондыг зах зээл дээрээс $1010 болож авах юм бол энэ нийтдээ $762 өгөөжийг хүртэх юм байна гэж үзэж байна. За цаашаа. За бондын цаг хугацааны за энгийн хугацаа. Хугацаа бол ерөнхийдөө компанидынхаа эзэмшлийн хувь ногдлыг илэрхийлж байдаг. Хөрөнгө оруулагч жишээлбэл компанийн хувьцааг худалдаж авах юм бол компани тодорхой хэсгийг эзэмшиж байгаа эзэмшигч болж үүрдэг байна. За энэхүү одоо компанийн хувьцааг эзэмшиж байгаа хүмүүсийг бид нэр хувьцаа эзэмшигч гэж нэрлэдэг. Мөн компанийн ашигаас тодорхой хэмжээнд хүртэх боломжтой байдаг. Компани бол ерөнхийдөө ашигаас ногдол ашгийг төлдөг байгаа. За маш олон бондууд бол зах зээл дээр олон нийтэд бол арилжаалагддаг. Олон хөрөнгө оруулагчдаар бол очдог. За ингээ хөрөнгө оруулагч нар маань тодорхой хэмжээнд ашгийг бол хүртэх боломжтой бол байдаг. За мөн дээрэс нь хөрөнгө оруулагч нар маань хувьцаануудыг тийм ээ худалдаж авсан үнээс нь өндөр үнээр зарж бодлуулж ашиг олох боломжтой болтгоо. За мөн дээрээс мэдээж хувьцаанаас ногдол ашиг хүртэн шүү дээ. За мөн түүнчлэн хувьцаанд дээр санхүүгийн тодорхой хэмжээний эрсдлүүдийг бол даадаг хувьцаа эзэмшигч маань хэрвээ компани ашиггүй ажиллах юм бол ногдол ашиг олох боломжгүй байх юм бол хэрвээ компани бизнесийн одоо перспектив муу байх юм бол тийм үү. За ингээд хөрөнгө оруулагчдын хувьд хувьцаа эзэмшигчдийн хувьд
эдгээр одоо санхүүгийн эрсдэлтэй тулгуурлах боломжтой байдаг. За хувьцааны ерөнхийдөө үнэлгээг хийх үндсэн томыг улаан марж байгаа. Энэ бол одоо Нобель ашиг дээр суурилсан арга. Дивиденд буюу Нобель ашиг 1 жилийн дараа орж ирэх Нобель ашиг 2 дахь жил гэх мэтлэнгээр энэ томьёол явна. R гэдэг нь маань хувьцаа эзэмшигчийн шаардж байгаа үгжийг бол тэмдэглэдэг байна. За ерөнхий томьёол юм. За хувьцааны Нобель ашигын тогтмол загвар констант дивиденд модель гэж нэрлэдэг. За энэ нь болохоор одоо ерөнхийдөө жил болгон л орж ирэх Нобель ашигуд маань хоорондоо ижил тэнцүү байгаа тохиолдолд энэ перпетуум формулаг ашиглаж болно. 1 жилийн Нобель ашиг хувьцаа эзэмшигчийн шаардж байгаа гэж. За цаашаа явах юм бол энэ аргачлалаар жишээг бодсон байна. За шаардж байгаа гэж $15 хувьцааны Нобель ашиг 1 жилд $2 байдаг. Ингэж үзэх юм бол энэ хувьцааны одоо зах зээлийн ханш үнэлгээ $13 байна. За Гордоны өсөлтийн загвар. За Гордоны өсөлтийн загвар маань болохоор харьцангуй өөр байгаа. За энэ дээр өсөлтийн хувь хэмжээ буюу G гэдэг зүйл орчдөг. G. За эхний жил, нэгдүгээр жил, за энэ хоёрдугаар жил их мэтлэн явна. За ерөнхийдөө Гордоны загвар маань болохоор Гордоны өсөлтийн загвар гэдэг. Заримдаа Нобель ашигуд бол тодорхой хэмжээнд жил болгон өсөлтөөр одоо бас өсөж байдаг. Тийм учраас тэр өсөлтийг одоо шингээж аргачлал бол тусч байгаа. За жишээлбэл одоо жил болгон 3% ерөнхийдөө Нобель ашиг өсөж явна. Өнөө жил эх жил бол $100 Нобель ашиг одоо олгохтор хүлээгдэж байгаа. За хөрөнгө оруулагчийн шаардж байгаа гэж 15 бол хүчээр үнэлгээ хийгдсэн байна. За эх жилийн шаардж байгаа үг гэж бол одоо 15. Ер нь шаардж байгаа гэж 15 R G буюу өсөлттэй юу байна. За энэ бол D0 буюу ерөнхийдөө хүлээгдэж байгаа Нобель ашиг $2 байгаа. За өсөлттэй юу 3 учраас энийг ашиглаад энэ зургаар $1717 гэж байна. За ингэж бодох нэ. За rare initial profits гэж байна. За ер нь яг компани дээр бас нарийн юм зөндөө байдаг л та. Зарим компаниуд бол одоо Нобель ашиг бол тараадгүй ашиг авч үлддэг. Ашиг авч үлдэж өөрийнхөө одоо бизнесийн үйл ажиллагаанд одоо хөрөнгө оруулалтыг бол дахин хөгжлүүлэх хийдэг. За ингээд цаашид компани үнцэн компани хувьцааны Нобель ашигын үнцэн өснө гэж тооцоолж энэ одоо хөрөнгө оруулалтын хөлбөрийг ерөнхийдөө бас сонгоод байдаг. За ер нь хөвчлэн гарааны компаниуд за бизнесийн үйл ажиллагаанд өргөж эхэлж байгаа энэ компаниуд ийм одоо стратеги ашигладаг байгаа тийм ээ. За мөн одоо хүчтэй том өсөлтийн потенциалтай юм компаниуд бол тодорхой хугацаанд Нобель ашиг тарахгүйгээр Нобель ашиг тарах боломжтой байсан ашигаа өөрийнхөө бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж машин томд төхөөрөмж хөтлөж авах байдлаар ажилладаг. За энэ жишээлбэл одоо дахин хөрөнгө оруулалттай холбоотой тооцоолол байна л да. За жишээлбэл энд одоо юу гэдэг юм бэ? Нийслэх хугацаанд одоо $10 ашиг байгаа юм байна л да. За тэгээ хөрөнгө оруулагчийн маань шат шугуу гэж $10 10%. За ингэх юм бол хугацааныхаа зах зээлийн үнэлгээг тооцоод бол $100 гэж байна. За хэмжлэгийг тооцсон байна. За кейс 1 return of 20%. За дахин хөрөнгө оруулалтаас орж ирэх өгөөжийг 20% гэж тооцсон байна л да. Тэ ерөнхийдөө хэрвээ $10-ийн нэг хугацаанаас Нобель ашиг болно. За дахин хөрөнгө оруулалт хийх юм бол өгөөж нь 20% болно гэж тооцсон. Нобель ашиг ерөнхийдөө жил болгон 12% өснө гэж үзье. Энэ өсөлт нь 2 дахь жилээс бий болно гэх бол өнөөдрийн хувьцааны ханшийг тооцно гэсэн байна.
За ингээд хугацаа маань ерөнхийдөө за энэ одоо агчлаар тооцож явсан байна. За P1 гэдэг. За ингээд P12 хөрөнгө оруулагчийн шаардж байгаа гэж 12% явчих байна. За тэгээд ерөнхийдөө D1 буюу эх жилийн нуугдах шиг банкнуудыг хөрөнгө оруулагч шаардж байгаа 10. За P1 буюу зэний ирээдүйн одоо тийм ээ нэлээд бол тооцсон байна л да. Энэ нь болохоор ерөнхийдөө dividends will increase to $12. Жил бол $12 явуулах шиг болно гэсэн байна тийм хоёр дахь жилээс. Тэнгүүд P1 үнийг олчиж байгаа. За тэнгүүдээ дахиад энэ P1 үнийхээ өнөөгийн үнцнийг бас олоод байгаа. Ингээд хугацаа маань $109 гэж гарч байна. За ингээд үеийн талаар хэлдэг байна. За дараагийн хэсэг нь болохоор хамтын хөрөнгө оруулалтын хедж фонд талаар товчхон үзье. За хамтын хөрөнгө оруулалтын сангууд хөрөнгө оруулалтын компанитай холбогддог. За ерөнхийдөө хамтын хөрөнгө оруулалтын сангууд хөрөнгө оруулалтын компани тодорхой хэмжээний бонд болон хувьцаа хөрөнгө оруулагчдын нэрийг судалж авахыг хэлдэг байгаа. За хамтын хөрөнгө оруулалтын сан маань ерөнхийдөө бол тийм ээ тодорхой хэмжээний одоо хувьцаа бондуудыг одоо худалдан авч тэрээс одоо ашиг олох зорилготой байдаг. Гэхдээ бол эрсдлийн хуваарлалтыг бол буюу тараан байршлуудыг бол сайн хийх хэрэгтэй байна. За ерөнхийдөө хамтын хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулагч нар бол ерөнхийдөө одоо фабрикийн менежерүүдийн одоо тийм ээ туршлагатай үйл ажиллагаанаас л ашиг олж байгаа хүмүүс байдаг. Хамтын хөрөнгө оруулалтын сан маань тодорхой хэмжээний одоо төлбөрийг бол шаардж байдаг. Өөрөөр хэлбэл хамтын хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд маань цалинтай ажиллана. Энэ нь бол одоо хамтын хөрөнгө оруулалтын сангийн зардал өгч өгдөг. Менежерүүд маань эрсдэл багтаа өндөр өгөөж олох хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг сонгож авч хөрөнгө оруулалтаа хийдэг. Хамтын хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулагчдын бидний өмнөөс тэдний хөрөнгийг одоо өсгөх гол зорилготой байдаг. Тийм ээ юм шүү дээ. За index fund гэдэг бол одоо хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэг спешиал хөлбөр гэж хэлж болно. За энэ бол яг ерөнхийдөө энэ хүү одоо нөгөө фи буюу зардлыг одоо тийм ээ менежерийн фандын одоо зардлыг хамгийн бага болгоход бас бага байлгах шивхтэй оролцдог. За ингэхдээ яадаг вэ гэхээр ерөнхийдөө пассив байдлаар S&P 500 stock index гэмчлэн бусад янз бүрийн одоо хувьцааны зах зээлүүдийн stock индексүүдийг харж тэдгээрийн бүтцэд ямар хувьцаа оруулж байгааг одоо дахин дүүрэх байдалтайгаар хувьцааныхаа багцыг бүрдүүлдэг тийм ээ ийм одоо фанд байна. Пассив удирдлагатай фанд гэж болно тийм ээ. Index fund-ийн менежер passively invest in stock track some benchmark буюу benchmark-уудыг ингэж ашиглаж байдаг. За ийм асуудал байна. За mutual fund дээр net asset value буюу цэвэр хөрөнгөний үнц гэдэг ойлголтууд очирдаг байгаа. За hedge fund маань болохоор ерөнхийдөө бас энэ хамтын хөрөнгө оруулалтын сандаа төстэй ерөнхийдөө юм идэвхтэйгээр үдирддэг маш олон төрлийн хөрөнгүүдээс бүрдсэн хөрөнгө оруулалтын сан байдаг юм ослогтой. За ийм ослогтой байгаа. Hedge fund нь бол маш өндөр хэмжээний одоо менежментийн төлбөрийг үлсэх шаардж байгаа ослогтой юм байгаа. За энэ алдартай Vanguard гэдэг одоо хөрөнгө оруулалтын компани үүсгэн байгуулагч захирал Джек Боглигийн одоо хэлсэн үгнүүд хамаарч байгаа тийм ээ. За ингээд өнөөдөр хичээл маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяр таа.